Сайн байцгаана уу? Сайхан шилжгээж байна уу? Гэртээ яг хоцтой тавтай морил. За өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ баг зэргийн хөлс гаргасан жоохон өөрсдийгөө гоё сэргээсэн дасгал хийцгэн. Дасгалж явах уу йогийн байрлалуудыг хийцгэн. За ингээд өнөөдрийнхөө хичээлд тавтай морил. Өнөөдөр өглөөний хичээл учраас өөрсдийгөө сайхан сонсоод хийгээрэй. Тэгээд өглөө хүнс хэрэгтэй ерөнхийдөө жоохон бие махбод чинь жоохон хөшөөнтэй сэрээгүй байгаа. Тийм учраас өөрсдийгөө шахахгүйгээр маш гоё өөрсдийгөө сонсоод тэгээд өөрт тухтаагаар хийхийг ирмэлзээрэй. За матрасныхаа урд ирээд тадаа санаа байрал дээр ирж зогсно. Тонхооныхаа 3 өнцгийг мэдрээд яг доошоогоо маш гоё идэвхтэйгээр гიშгэж өгөөд тэгээд амьсгал аваад нуруу үзүү сайхан цих 2 гар идэвхтэй доошоо сунж өгнө. Мөрийг доошлуулангаа гарын үзүүрийг идэвхтэй доошоо сунаад тэгээд толгоо үзүүгээрээ дээшээ ургаад эсрэг хөдөлгөөнөг хийж байгаа. Тэгээ болмоор авах юм бол тохоогоо мэдрээд тохоогоос тэгшлээд үзээрэй. Тэгээд гуйныхаа завсар юм авчулж байгаа юм шиг гуйыг идэвхжүүлээд өгцгийг чангалаад яг ингээд өөрсдөө мэдрээд тэгээд маш гоё идэвхтэй зогсоорой. За тэгээд харцыг маш гоё тогтоогоод хамрын үзүүр дээр за эсвэл нүдэн амж болно. Энчэнэ бүгдээрээ 3 удаа ужаа амьсгалъя. За үргэлжлүүлээ та бүхэн маань ужаа амьсгалаар амьсгалж болно. За хэрвээ ужаа амьсгал өнөөдөр нэг л тийм эвгүй байх юм бол өөрсдийнхөө хэмнэлээр өөрсдийнхөө амьсгалын хэмнэлээр амьсгалаарай. За одоо энэчнээс амьсгал аваад өвдгийг сайхан сулж агаад 2 гарыг дээш нь сунглаа. Маш гоё мөрийг доошлуулангаа гарыг идэвхтэй дээш сунгаад тэгээд хотоохгүйгээр хөвлийн ходоодыг тотгошин татаад өгөөрэй. Тэгээд амьсгал маш гоё идэвхтэй дээшгээ 2 гарынхаа үзүүрээр сунж өгөөд амьсгал авч гарахдаа өвдгийг чүд нугалж агаад гарынхаа үзүүрээр урагшаагаа сунангаа өгцгөөрөө хоошоогоо сунаад өгцгөөрөө хоошоогоо жигээд тэгээд их биеийг 90 градус дээр авчирна. Өвдөг бол маш гоё нугаларсан байгаа. За одоо энэчнээс амьсгал авч гарахдаа өвдгийг өшөө нуглаад хөвлийн гуй хоёроо нийлүүлээд 2 гарыг хөлнийхөө 2 талд тавилаа. За хөлнүүдээ гоё салгаад мөрний хэмжээний зайтай болгочихно. Тэгээд хөвлийн гуй хоёроо аль болох салахгүйгээр нуруу үзүүгээ сайхан суллаад 2 гарыг хөлний 2 талд тэгээ гоё үзүүгээ суллаад өгнө. За одоо айжхан 2 гараараа сунаад дэшег өндөлөө. За тэгээд 2 гараараа сунсан чигээрээ хоошоогоо толгоогоо суллаад гидийгээд гараараа бас гоё сунаад өг. За энэ үед ташааг аль болох урагшлуулаад тэгээд гараараа хойшоогоо сунж өгнө. Айжхан амьсгал гаргаад дахиад түрүүнийхөө үйлдэлийг давтана. Гараараа сунангаад доошоогоо яваад тэгээд нуруу гоё цих болгож өгнө. Нуруугаа ширээ гэж төсөөлөөд ахар сүлнээс гарын үзүүр хүртэл гоё сунж өгнө. Тэгээ амьсгал гаргаад өшөө доошлууллаа. За одоо 2 гарыг газар тавьж агаад амьсгал аваад урагшаагаа харъя. Амьсгал гарахтаа хоошоогоо өвдөглөөд ширээ байрал дээр ирнэ. За одоо энэчнээс амьсгал аваад хотоохтой хөвлийгээ тутагшин татаж өгнө. Тэгж агаад хотоод тэгээд дээшээ харж өгнө. За энэ маань үнэ байрал байгаа тийм ээ. Амьсгал гаргаад бүгтийгөө хүүснийхээ нүх рүү хараад муур шиг сүнэж өгнө. Муур байрлал. Дахиад амьсгал аваад үнэ гаргаад муур амьсгал аваад үнэ гаргаад сүлжөөдөө муур айжхан юу байрал дээр ирээ ширээ байрал дээр ирээ. За одоо энэчнээс амьсгал авахдаа гарынхаа хуруунууд дээр тулаад амьсгал гарахдаа буцаагаад алгаа тавиад үз. За яг ингэж хийгээд үзэхэд өөрсдийгөө мэдрээрээ зарим хүний бугуй их эмзэг байдаг. Хэрвээ тийм байх юм бол та бүхэн маань гараа тохиолдож хийж болно. За тийм болохоор өөрсдийгөө гоё сонсоод
За хэрэг болмоор арах юм бол та бүхэн маань үргэлжлүүлээд хийгээд байгаарай. Гарынхаа хуруунууд өндгөн дээр одоо босоод тэгээд буцаагаад алгыг матрас руу тавина. За одоо айл болох 7 хурууныхаа бондгор ясаар матрас руугаа сайхан дараад өгнө. Эрхийн хуруугаараа ч гэсэн үн ялгаагүй. За одоо энэчнээс амьсгал аваад өгцгийг дээш нь өргөнө. Амьсгал гарахдаа хоошоогоо доош харсан нохоо. За өглөө учраас хөлний арын булчин шөрмөс маш унтаахаа байгаа. Ерөнхийдөө бие маань их тийм унтаахаа байгаа учраас өөртөө шахахгүй амьсгал авч гарахдаа өвдгийг нугалж байгаа даал мөрөөрөө дараарай. Өвдгийг бол яаж нугалж болно? За болмоор авах юм бол үлми дээрээ гიშгээд өгцгийг дээш нь өргөхгүйд үзье. Амьсгал гаргаад өсгийгөө матрас руу ойртуулад үзье. Дахиад амьсгал аваад өгцгийг дээш нь гаргаад өсгийн матрас руу. За одоо хоёр гарыгаа дуутараад амьсгал гаргахдаа хойшоогоо алхаад гараараа алхаад буцаад хөвлийг гуй хоёрыг нийлүүлээд толгоогоо сул хаяна. Эцэнээс амьсгал авахдаа хөвлийгээ тотгошин татаад хоёр гарыг сунгаж агаад буулгаараа чихийг авчаад амьсгал аваад дэшигээ сунлаа. Амьсгал гаргаад эцэнэ барий гараараа сунсан чигээрээ дахиад амьсгал аваад дэшигээ сунлаа. Гарахдаа баг зэрэг хоошоогоо яваад тэгээд толгоог хойш нь суул хаяж агаад амьсгал аваад гарынхаа үзүүрээр сунаад баг зэрэг хойшоогоо дидийгээд өгье. За амьсгал аваад айж явах дэшигээ сунлаа. Амьсгал гарахдаа хоёр гарыг хоёр тийш маш гоё судлаад тэгээд тайвшръя. За одоо энэчнээс амьсгал хоёр хөлийг алдсан гарын одоо энэ бугууны доор ирэхээр том хөлтөө тийм том хэмжээний зай аваад тэгээд хоёр гарыг ташаан дээрээ тавиад аль болох хөлийг идэвхжүүлээд амьсгал аваа нуруу зүгээрээ дээшээ сунж өгнө. Тэгээд өсгий дээрээ гიშгэж агаад баруун хөлийг баруун тийш 90 градус, зүүн хөлийг 45 градус болгоод амьсгал авч гаргаад баруун өвдгөө сайхан нуулж өгнө. За хитэнтэй бүгдээрээ ингээд нуглаад өгье. Ташааг сайхан нээгээд за тэгээд эвтэйхэн болох юм бол доошоогоо сууж өгнө. Тэгээ амьсгал аваад хоёр гараараа сайхан сунж өгнө. За хэрэг хөл халтраад авах юм бол өөрт эвтэйхэн хийх хичээгээрээ. За одоо энэчнээс амьсгал аваад гарахдаа баруун гарыг тохоо нэрээ тавиад зүүн гарыг дээш нь сунгаж өгье. За одоо айж юмхан болмоор байх юм бол баруун гараа доошоогоо сунгаж өгье. Тэгээ хоёр гараараа хоёр тишээгээ сунаад ташаагаараа доошоогоо сууж өгье. За одоо айж юмхан буцаад дайчин байрал дээр ирнэ. Дайчин хоёр байрлал. Одоо зүүн гарыг тойртлынхоо шилбэн дээр ойртуулж агаад амьсгал аваад баруун гараа дээш нь өргөлөө. Тэгээд аль болох суунгаа гараараа ингээд сунаад өгнө. За буцаад дайчин байрал дээр ирлээ. Айж юмхан хоёр гарыг ташаан дээрээ тавьж агаад буцаад хөлөө дэлгэсэн байрал дээр ирнэ. За одоо энэчнээс зүүн хөлийг өсгийгөө дээр нь гიშгэж агаад нуглаад 90 градус тавилаа. Хойдлын үл 45 градус. За тэгээд дахиад зүүн тишээгээ хитэнтэй суугаад өгье. Ташааг сайхан нээгээд за суугтаа аль болох цээжийг урагшлуулахгүй цээжийг доороос дэшегээ нэг шугамд оруулсан юм шиг итгэвтэй барьж байгаа. Тэгээ сууж өгнө. За одоо энэчнээс амьсгал аваад хоёр гарыг алдлаа. Зүүн гарыг үзүүрлөө хараад амьсгал авч гарахдаа өшөө сайхан сууж өгье. Ташаагаараа доошоогоо суугаад өгнө. Дайчин хоёр байрлал. Маш гоё гарыг итгэвтэй дайчин шиг тийм ээ. За одоо энэчнээс зүүн гарыг нуглаад гуйн дээр авчирлаа. Баруун гарыг дээш нь сунгаж өгье. За энэчнээс амьсгал авч гарахдаа аль болох ташаагаараа доошоогоо сууж өгнө. Болмоор авах юм бол зүүн гарыг доош нь сунгаад тэгээд хоёр тийшээгээ сунж өгье. Сунараа манайхаа сунараа доош суугаарай. Маш гоё. За одоо айж юмхан буцлаа. Амьсгал аваад гаргаад доошоогоо сууж өгье. Дайчин хоёр байрлал. За зүүн гарынхаа үзүүрлөө хараад энэчнээ тайвшръя. За одоо баруун гарыг шилбрүүгээ ойртуулаад эсвэл гуйн дээрээ ч тавьсан болно. Тэгээд зүүн гарыг дээш нь өргөлөө. Амьсгал авч гарахдаа доошоогоо суунгаа зүүн гараараа хоошоогоо сунж өгнө. Амьсгал нь. За одоо айж юмхан буцаад
дайчин хоёр байрал дээр ирлээ. Тэгээ хоёр гараа ташаан дээр тавиад хөп өсгийн дээрээ гიშгээд хоёр хөлийг ойртууллаа. За одоо энэ чинь Прасарита Пада Утанасана гэдэг байрлалын амьсгал аваад гарахдаа доошоо бүх тонгоогоод тэгээд ахар сүүлнээс толгой орой хүртэл сунж өгнө. Аль бол хөгцгөөрөө хоошоо болонгоо толгойнхоо орой руу сунж өгнө гэсэн үг. За тэгээ нуруу хүзүү яг одоо бидний нуруу 90 градус ирэх үед биеийнхаа жинг өлмийн рүүгээ шилжүүлээд тэгээд толгой хүзүүгээрээ урагшаагаа сунаад. Одоо би бол камер руугаа сунж ийн. Та бүхэн урагшаагаа хүзүүгээрээ толгоогоороо ингээд яваад байна гэсэн үг. Тэгээд урагшлаад хүзүү толгоогоо сул тавилаа. За одоо хоёр гарыг матрасан дээрээ тавиад үзье. За ингээд матрасан дээр хоёр гар тавихад таны нуруу хажуудлаасаа харахад ингээд бүхтийгөө дарах юм бол иймэрхүү ирэх юм бол нэг юм урталтаа те сандал тавьж байгаа ч юм уу. Юм дээр түшээд тэгээд амьсгал авахдаа нуруу үзүүрөө гой сунж өгнө. Нуруугаа бүхтийлэхгүй. Тэгээд аль болох юм дээр гараа түшж байгаа л урагшаагаа өөрийгөө явуулаад байна гэсэн үг. За хэрвээ таны гар газар хүрсэн байх юм бол амьсгал аваад нуруу үзүүрээ сунаад хоёр алга газар тэгээд доошоо явуулаад байна. Тохоог нуглаад өөрийгөө доошоо явуулаад байна. За тэгээ явж исэн чинь нуруу чинь бүхтийгөө ирэх юм бол яг тэр бүхтийсэн хэсэгтээ зогсно. Тэгээд энэчнээс ахын 3 амьсгалыг. Яг тэр нэг өгцгийг гой ингэж дээш нь өргөнгөө доош нь явуулж өгнө. Тэгээд хөлийн араар ирж байгаа болтноо одоо тэр сунгалтыг мэдрээд энэчнээ тайвшир. За хоёр гарыг буцаагаад ташаан дээр тавьж агаад хөвлийгээ татж агаад амьсгал аваад өндөлөө. Маш гоё. Одоо хоёр хөлийг нийлүүлээд буцаад тадаасана буюу уул барил дээр ирнэ. За энэчнээс амьсгал аваад өлмийн дээр гიშгээд хоёр гараараа дээш сунлаа. Амьсгал гарахдаа өлмийн дээрээ хിവэрээ доошоо суугаад за тэгээд яг 90 градус дээр ирэнгүүт нь бариарай. Амьсгал аваад гараад энэчнээ тайвшир барья. Дахиад амьсгал авч гарахдаа айчимхан суугаад өвдгийг тэрээд амьсгал авч гарахдаа өсгийн дээрээ гიშгээд хоошоо өнгөрлөө. Хөп. За тэгээд хоёр хоошоогоо урагшаага 3 удаа өнгөрчий. Аль болох хүзүү рүүгээ өнхрөөд нуруундаа массаж хийгээд өгөөрэй. За айчимхан өндөж босоод. За тэгээд хөлнийхөө гойныхаа араас барьж агаад амьсгал аваад нуруу зүгээрээ сайхан сунж өгнө. Тэгээ хөлийг өргөөд наасана барил дээр ирлээ. Гарыг урагшин сунгаад амьсгал аваад гарахдаа хойшоогоо хагас наасана барилал. За ингээд нэг 5 хийчихье. Хөп. 3 4 5 дахиад нэг 2 удаа зөндөө бууз идсэн юм чинь дахиад нэг 2 удаа хийжээрэй манайхаа. Хөп. За одоо хажимхан буцаа. Наасана. Хагас наасана. Хойшоогоо бүр хөвтөхгүй. Айжимхан одоо явуулна. Яг завж ивж байгаа юм шиг өөрийгөө баг-багаар живүүлээд, баг-багаар яваад яг энэ кор буюу төвийнхөө булчингуудыг ажилуулад өгнө. Тэгээд айжимхан хөвтлээ. Тайвшир. Гүнзгий амьсгал авч гаргаад дахиад нэг амьсгал аваад гарахдаа амаараа гаргаж болно. Хэрвээ таны хамар гой нээлттэй ах юм бол хамраар бас гаргаж болно. За одоо үргэлжлүүлээд шавасана байрал дээрээ нэг 3 амьсгал яг өөрийнхөө тэр биеийнхаа хэмнэлээр сайхан амьсгалаад тайвшраад хэвтээ бүх булчин шүрмсийг суллаад амьсгалыг ажиглаад тайвшрээ. За одоо ч юм хоёр өвдгийг нуглаад зөөлхөн цээжиндээ тэврээд нуруугаа бүхтийлгөөд өвдөг дух хоёрыг ойртуулж байгаа. За тэгээд аль болох
хөлөө биенээсээ холдуулаад нуруугаа сайхан бөөрн хийлээд өгнө. Тэнцэнэ сайхан амьсгална. За тэгээд энэ дээр зөөлхөө өндийж босоод тэгээ сайхан өөр твтехнэр завилд суугаад гарынхаа алгыг дээш нь харуулад үргэлжлүүлээд бүгдээрээ та бүхэн маш гоё твтэхэн суудлаа олсон болвол өглөө хийж байгаа дасгал учраас нэг өглөөнийхөө өдрийнхөө ажлыг та бүхэн маань нэг 5 минут сайхан толгойдоо бодоод дүрслээд тэгээд өөрсдийнхөө хэрэгтэй хэрэггүй ажлуудыг ялгаад тэгээ сайхан нэг 5 минут бодож суужгаад тэгээд босоод дараачихаа ажилдаа ороорой гэж хүсмээр байна. За ингээд өнөөдөр хамт йог хийсэн та бүгдтэй баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Намасте.